Атрын 4-р баян цагаан алтын хүрээнд 1.6 их найд төгрөг тараацсан байна гэж шít. Гэтэл Ховд аймагт нэг ширхэгцэл олгодоогүй байж чинь говалтаа тэр завхан уус чинь бүгдээрээ л олгодоогүй гэсэн үг байхгүй. Тэгээ 1.6 их найд гарцсан байж таны юм Оросд байж таарч шít. Оросд байж таарч шít. Та бол нөлөөлжөлтэй байж таараа. Гэхдээ Оросд байж байгаа л энэ их 1.6 их найд чинь гарчаад тэгээд таны хавцаа тэр Сэлэн камерч гэн дарханаар чи очичоо Төв аймгаар чи очичоо бусдын аймагуд дээр очихгүй шүү дээ. Ингэж төрийн мөнгөөр ус төр гихгүй шүү та. Хариулт авахгүй. За энэ хоёр сайд тайлбар өгье. Пөрөвдөр гишүүнэ. Энэ үр тариа газар тариалангийн үйлдвэрлэл явж байгаа гол бүс нутаг 90% нь энэ дархан Сэлэн Төвийн бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл явж байгаа болохоор энэ зээл эндээ л очин шүү дээ. Нэг ахаад илээ. Бодлого гаргаад өгөө, батлаад өг. Тэрнээс ямар нэгэн одоо улс төрийн албан тушаалтан энэ компани зээл өг энд давуу эрх олох гэх хуулиар хоройтой шүү. Тийм болцоо надад байхгүй, тийм эрх байхгүй. Цэвэр арилжааны банкуд эрсдлээ хүлээгээд энэ зээлийн олголтыг хийж байгаа. Яамны тухайд бол их усрыг гаргаж өгсөн, хэрэгжүүлэх салбар бодлогыг тодорхойлж өгснөөс цааш оролцох бол хуулиар хоройтой шүү. Бас нийгэмд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.